I'm not supposed to say what I'm gonna say right now, but I have to let you in on a secret. Say it. Please don't videotape what I'm going to say, okay? Turn that off, please. This is an evil man. And Michael, this man follows me, she said. Now on to one of our other big stories. The king of pop has died. Michael Jackson, the pop music and dance innovator, passed away yesterday. Jackson appeared to have suffered from cardiac arrest. He was 50 years old. And Dave, yes, that's his name, Dave. He was set on fire in 1983, suffered, as you can see, terrible scars. Michael Jackson befriended him and paid for a lot of his surgeries. I felt a little tap on my shoulder, and I turned around, and there was Michael. Michael Jackson. Энэ нэрийг сонсоод бараг л 8 настай болчраас 80 настай хөгшин хүртэл андахгүй билээ. Тэр бол хүн төрөлхтний түүхэндх хамгийн том нөлөөтэй одуудын нэг юм. Гэвч олныг цочирдуулсан түүний гинтийн үхэл маш олон хариултгүй асуултуудыг бидэнд үлдээсэн. Өнөөдөр бид Майкл Джексоны үхэлтэй холбоотой маш хачирхалтай хувилдааны онолуудын талаар ярилцах болно. Тухлан суугаад таалан сойрхно. За, өнөөдөр хэдүүлээ нэлээд олон хүмүүсийн анхаарлыг удаан хугацааны турш татсан сэдвийн талаар ярилцах болно. Тэр нь юу вэ гэхээр алдарт попын хаан Майкл Джексоны үхэлтэй холбоотой онолуудын талаар ярилцах болно. За тэгээ шууд сэдв рүү орцгоё. Би ингээд баг багтаа мартдаггүй байхгүй юу? Ер нь ингээд 80 90-ад он төрсэн хүмүүс бол ижлэгэн байх. Баг багтаа телевизээр ингээд Майкл Джексоныг тоглолт гараад тэгээ ингээд бүгдээрээ яг ингээд үзээлтэй яаж тэр олон мянга сая хүмүүсийн үзэгчдийг сэтгэл хөдлөлөөр нь байлтан дагуулж за урлагийн хүн гэж яг үнэхээр л одоо ийм л байд юм байна гэдэг тэр тэгж бодож ирсэн тэр бодол ерөөсө санаанаас гардггүй. Ялчгүй бүр дэлхий дахна маргашгүй нөлөөтэй хүн байсан. Тэгээ бүр хачирхалтай нь юу вэ гэхээр Майкл Джексоны эд үед сошиал медиа гэж зүйл байгаагүй. Тэгээ би боддог байхгүй хэрвээ Майкл Джексон сошиалын үед байсан бол бүр ямар их нөлөөтэй байх бол гэж. Майкл Джексон TikTok-тай байна гэж төсөөлтөө. YouTube цогтой байна гэж төсөөлтөө. Хэдэн сая үзэгч үзэж дагаж явах бол те энэ том хүний одоо гинтийн үхэл нь дэлхийг бол тэр чигт нь зочроосон. 2009 оны 6 сарын 25-нд Майкл Джексон бол 50 наснда өөд болсон. Шалтгаан нь болохоор ийм бэлтгэл хэтрүүлэн хэрэгэлсэн гэсэн дүгнэлтээр 2009 гэхлээр чинь 15 жилийн өмнө юм уу. Юу нэг саяхан юм шиг санагдаж байна. Ягаад ч юм ингээд алдартай хүн гэхлээр байнгын нэг юм байж лах ёстой юм шигтэй ингээд цаанаа л ингээд хүмүүс бол итгэж чадаагүй. Тэгээ өнөөдрийн ярих үхэлтэй холбоотой одоо хувилдааны онолууд гарах бас нэг шалтгаан юу вэ гэхлээр энэ олон сая фильмүүдтэй яг үнэнч бүр ингээд галзуу фильмүүдтэй хүн ингээд өөр нас барчаар мэдээж тэр олон хүмүүс бас илэрхийг хүсэхгүй тийм үү. Мэдээж хэнийг шүтэж явдаг хүн нас барах юм бол мэдээж түн итгэхэд хэцүү болно тийм үү. Тэгээ тэр нь ч магадгүй энэ үхэлтэй холбоотой онолууд гарч ирэх шалтгаан нь болсон баг. Бид бүхний сайн мэдэх энэ мөч. Бороо. Суугаа соль. ATM. Олон хит дуугаараа сэтгэлд үлдсэн уран бүтээлчд болох Гинжин болон Мисс Семнаар анхны бие даасан тоглолтоо 8 сарын 17-нд Төв цэнгэлт хүрээлэнд хийх гэж байна. Тэд тоглолтоо өөрсдийн хит болсон энэ мөч дуугаар нэрсэн бөгөөд Монголын хипхоп болон R&B урсгалын 20 гаруй зочин уран бүтээлчд оролцуулна. Зочдоос дурдвал iStop, Хар сарна, Lumino, Инрэл, Зэцэ, Арука, Fla, Thunder, Flash гэх мэт өөрсдийн уран бүтээлээрээ танил болсон зочид дууга өргөх болно. Тоглолтын найруулагчаар Skin Entertainment-ийн найруулагч Анар ажиллах бөгөөд хамгийн сайн хөгжим, чанартай уух зүйлс, халуун хоол, амрах хэсэг та бүхний тав тухтай байдлыг хангах болно. Тасалбарыг Shopee цэгийн мэн, Ticket цэгийн мэн,
Eventix юм байна. Money application-аар зарагдаж байгаа бөгөөд цаасан билетийг худалдаж авахар бол G25-ын бүх салбаруудаар та бүхэн худалдаж авах боломжтой. За тэгээд та бүхэн өөрсдийн сонсдог уран бүтээлчтэйгээ 8 сарын 17-нд төв цэнгэлдэх хүрээлэнд нэгэн оройг дөргөө өнгөрөөхийг хүсвэл тасалбараа худалдаж аваарай. Ингээд бичлэг рүү эргээд орцгоё. Trap, something go. За эхний буюу арай бодтой онол нь юу вэ гэхэлэр Майкл Джексон бол карьерийнхаа маш олон жилд Sony лейблтэй бол гэрээтэй байсан. Тэгээ та энэ гадны дуучид хамтлагуудын одоо slave contract гэж сонсч ирсэн баг. Одоо бол баг бүгд сонссон бахөө ингээд айгүй хатуу гэрээтэй тэгсэн мөртлөө нийт орлогын бүр хэдхэн хувийг өгдөг ч юм уу те бүр ингээд шоконд ормоор гэрээнүүд байдаг. Тэгээ тэрхүү slave contract-ууд нь ерөөхдөө ямар шоу шинжтэй вэ гэхэлэр бүр 10-20 жилийн маш урт хугацаагаар хийдэг. Тэгээ дээрэс нь ерөнхийдөө л одоо дуучныг эсвэл тэрхүү хамтлагийн хөдөлмөрийг маш дээд зэргээр одоо ингэж шавхдаг. Тэгсэн мөртлөө одоо дийлэнх одоо гол уран бүтээл хийж байгаа дууч тэр хамтлагууд нэг ашигтай биш. Лейблүүд нь бол маш их орлогыг олдог тийм жишээнүүд байдаг. Тэгээд энэ талаар баг хамгийн анх удаа маш хүчтэйгээр дуу хоолойгоо нээсэн хүн бол Майкл Джексон байсан. Тэгээд тухайн үед Майкл Джексонтай бол Sony компани ажилладаг байсан. Ийм урч ихсаал хараа. Зиндая байна, Will Smith байна, will.i.am. Таны таныг нэрнүүд вэ шүү гэхдээ бас Asher байна, Black Eyed Peas, Shakira, Rihanna, Neo, Miley Cyrus. Ер нь бол баг бүгдээр юм шүү хөөе. Тэгээд энэхүү шудраг бус гэрээнүүдийн талаар бол Майкл Джексон нас барахаас өмнө тоглолтын дээр бүр илчилсэн. At Sony, I've generated several $billion for Sony. Several billion. And They really thought that my mind is always on music and dancing and it usually is, but they never thought that this performer myself would outthink them. Yeah! So I'm leaving Sony a free agent, owning half of Sony. So I own half of Sony's publishing and I'm leaving them and they're very angry at me because of it, but I just did good business, you know. Зөвхөн Sony-г илчлээ зогсохгүй Sony-гийн захирал Tommy Mottola гэдэг хүний бол талаар хэд хэдэн зүйлийг хэлсэн. Яг одоо хэдүүлээ харцгаая. And Tommy Mottola is a devil. Respect! I'm not supposed to say what I'm going to say right now, but I have to let you in on a secret. Say it. Please don't videotape what I'm going to say, okay? Turn that off, please. Know what? I don't mind. Tape it. Mariah Carey, after divorcing Tommy, came to me crying. She was crying so badly I had to hold her. And she said to me that this is an evil man. And Michael, this man follows me, she said. He taps her phones. And he's very, very evil and she doesn't trust him. And he is a horrible human being. And we have to continue our drive until he's terminated. Oh! There you go! Харж байгаах зөвхөн одоо Sony-гийн гэрээнүүдийг ишлээ зогсохгүй Sony-гийн одоо захирлынх нь талаар бол захирлыг нь бол илчилсэн. Тэгээд ингэснээр бол маш том дайныг бол Майкл Джексон баг өдөөсөн гэж хэлж болно. Хөгжмийн одоо хамгийн том компани, хөгжмийн хамгийн том одтойгоо бол ингэж дай эхэлсэн. Тэгээд энэ бүх шалтгааны улмаас эхний онол нь юу вэ гэхээр Майкл Джексоны үхлийн ард энэ Tommy Mottola гэдэг хүн бол байгаа гэж одоо хүртэл маш олон хүмүүс ярьдаг. Тэгээ мань хүн Майкл Джексон өөрөө ч гэсэн ер нь яг ингээд тавтай байхдаа одоо босод тавтай хүмүүсээс бол хамаагүй одоо эрүүл мэндийн хувьд бол хамаагүй илүү байсан байгаа. Ер нь бол гинт нас барсан. Тэгээ тэр дооц хитэрсэн гэд байгаа юм ямар юм бэ гэхээр propofol гэдэг юм байгаа. Энэ юм ерөнхийдөө тайвшруулж унтуулдаг. Энэ их бодлууд, энэ их дарамт, энэ их одоо ачаалал юу гэдэг нь те олон жилийн сэтгэл зүйн тэр
одоо ачааллууд бол өөрсдөд нь унтахад нь хэцүү болж олон жил уг нь хэрэгжилж исэн. Тэгээ хачирхалтай зүйл нь энэ нэмээ бол олон жил хэрэгжилж исэн. Тэгээ олон жил маш бага дозор хэрэгэлдэг байсан мөртлөө бол гинэт энэ нэмний одоо хэтрүүлэн хэрэглэснээр бол нас барсан. Яг одоо бидний харж байгаа Conrad Murray гэдэг Michael Jackson-ы эмч нь бол маш том хил амыг бол ерөөдөө дагуулсан. Тэгээ эмчийн өөрийнх нь хэлснээр бол энэ бүхэн бол санаатай хадлага биш байсан. Энэ бүхэн бол санаандгүй одоо эмчилгээний явцад болсон зүйл байсан гэж хэлсэн. Тэгээ тухайн үед нэлээд яригтай шүүх хурдл болж исэн. Та хэд бараг зарим санаж байгаа. Тэгээ шүүх хурдлаар бол эмч нь бол ерөөдөө буруудаагээд ял авсан. 2011 онд одоо санаандгүй аллага гэж тооцож Conrad Murray 4 жилийн чанга тэглэнтэй хойрох ангид ял авсан байгаа. Тэгээ 4 жилийн ял авсан ч гэсэн тухайн үеийн Калифорни хуулинд нь өөрчлөлт ороод 4 жилээ 2 жил идэлээд бол гарсан байгаа. Тэгээ эмчийн лицензийг зуцалж яг эмчээ одоо хийх боломжгүй болсон. Тэгээ ботгоор сонирн байгаа ингээд харахаар нэрнгээсээ тэр Sony-ийн захирал нь зүгээр Michael Jackson-ийн эмчт нь мөнгө өгөөл баг алуулаад 2 жил суулгаад гаргаад ирсэн юм шиг те. Ер нь бол хачирхалтай. Миний бодлоор бол энэ бүхэн энэ онол үнэн байхад бол нэх гайхгүй. За дараагийн онол нь юу вэ гэхээр бүр маш сонирхолтой онол байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр Michael Jackson яг үнэндээ үхээгүй. Үхлээ хуурамчаар үлдээд одоо бол өөрөө одоо эрхчлөөтэй амьд амьдарч байгаа гэсэн онол байдаг. Тэгээ та хэд боддоо хамгийн том од нь хамгийн том хөгжмийн корпорацтайгаа дайн зарлцсан тийм үү. Тэгэд ингээд Michael Jackson өөрөө тэнэг хүн биш шүү дээ. Бодно шүү дээ. За би ингээд ерөөхдөө ингээд эрсдэлтэй нөхцөлд өөрийгөө оруулчлаа. Угаасаа хизээ нэг цагт над дээр ирж намааг бол мэдээж над муу юм хийх нь бол ойлгомжтой гэж тийм. Тэгээд энэ бүхний мэдж байгаа юм чинь яагаад юу гэдэг алдар нэрээс олонний анхаарлаас залхсан хүн зүгээр л үхлээ хурамчаар үлдээд тэр их мөнгөөр зүгээр ингээд зохицуулна шүү дээ. Ер нь зохицуулах л байлгүй дээ. Тэр их мөнгөөр зүгээр үхлээ хурамчаар үлдээд угаасаа хүссэн хэмжээний мөнгө байгаа зүгээр л эрхчлөөтэй дэлхийд даяар аялаад амьдарч болохгүй гэж тэ. Тэгэд энэ онолыг дэмжих өөр нэг яриа нь юу вэ гэхээр Michael Jackson өөрөө яг дүр хувиргалтын тал дээр бол бүр жиг мастер байсан гэж ярьдаг. Зүгээр л 10-20 минутын дотор танигдахааргүй шал өөр хүн болоод цасныхаа өрөөнөөс гараад ирдэг гэж ойр дотн байсан олон танил хүмүүс бол ярьдаг. Яг одоо хэдүүлээ одоо алдарт дуучин Экний тэр талаар ярьж байгааг сонсъё. Movies? You go to the movies? He said, yeah, let's go. So he goes into the room. 20 minutes later, he comes back out. And I'm like, okay, shit, where's Mike? The guy that came back out was like, I'm right here. I was like, this ain't Mike. I said, Mike, that's you? This nigga came out looking like an old man with a long ass beard, this little hat move in his trench, like a complete disguise. But what kind of disguise did he have? Explain it to me. It was like he had a beard for sure. He had a fake beard. He had a beard. Wow. Okay. He definitely looked like an older white guy. And I mean, even the clothes that he had on. Тэгээ та хэд харж байгаа ингэж мэрэгжлийн өөрчлөгдөх хүн зүгээр л амьдрал дээр шал өөр хүн болж гарч ирэл гадуур амьдарч явах боломжтой тийм үү. Тэгэд энэ онолыг дэмжих өөр нэг зүйл нь юу вэ гэхээр Dave гэдэг нэртэй хүн одоо Michael Jackson-ы багийнхан найз нь түлэгдээд тэгээд имчилгээ хийлгсэн. Имчилгээ хийх зардлыг нь бол Michael Jackson одоо өөрөө даасан гэж ярьдаг. Тэгээ хүмүүс тэр хүний ярьцлагыг үзээд ерөөхдөө шокнд орсон байгаа. Тэгээ ярьж байгааг нь сонсох юм бол ер нь бол эвгүй. Ер нь бол эвгүй. Одоо хэдүүлээ харцгаая. And Dave, yes, that's his name, Dave. He was David Rothenberg. He was set on fire in 1983, suffered, as you can see, terrible scars. Michael Jackson befriended him and paid for a lot of his surgeries. Харж байгаах бүр Michael Jackson-ы баг багтаа ахуулсан зураг нь хүртэл байна. Also attending Хүмүүсийн комент хүүе энэ Michael биш үү? Michael-ийг танилгүй яд юм бэ гэсэн комментууд бол аяг байсан. За одоо хоолойг сонсъё. Та ч гэсэн сайн шалгаарай. Michael Jackson-ы хоолойтой ижилхэн байна уу? To liberate myself from the confines of my father's criminality. he caused the fire? Yeah. He is a criminal and he caused all this. To free myself of his name and his legacy, I decided to become my own person. Харсан биз? Хэр адилхан байна. Guys. Legally to Dave, to liberate myself. Тэгээд энэ болохоор бас арай өөр хоолойтой. Энэ болохоор яг ориг Dave гэдэг байхгүй хүмүүс бүр. Энэ бол ориг Dave. Яг Larry King-тэй ярьцлага хийсэн нь бол Michael Jackson. Тэгээд ингэ сонсохоор өөр байна. Яг from my father and to establish myself as an artist. Энэ бол өөр сонсогдож байгаа байхгүй. Түрүүний
Яг Larry King-тэй тэр Larry King-тэй хийсэн ярилцлага нь бүтнээрээ байхгүй гэсэн мөртлөө. Нэг бичлэгийн хэсгээс л авч байгаа байхгүй юу? Бас сонин тийм үү? Larry King Dave гэх юм бол гарч ирэхгүй. To liberate myself from the confines of my father's criminality. Яа өөр вэ штэ. Энэ яг Michael Jackson шиг сонсогдоод байгаа байхгүй юу? He caused the fire? Yeah. He is a criminal and he Өөр сонсогдож байгаа штэ. Хүний хоолой ингэж өөрчлөлт гэж байх уу? Яг Michael Jackson байна гинэ. Michael Jackson гэдэг нь ойлгомжтой. Хи гэж яа гинэ ударж байгаа. Yeah. He is a criminal. Yeah. he is a criminal. And I felt a little tap on my shoulder. Йоо, ямар энэ хэсэг яг бүр энэ хэсгийн хүмүүс амар хүчсэн байна. Яг л Michael Jackson шиг. And I felt a little tap on my shoulder. Йоо, зэвүү юм аа. Би бол гайхгүй байна. Тэгээд энэ хоолтой холбоотой өөр нэг зүйл нь юу гэхээр Michael Jackson-ыг авч явж исэн одоо түргэний машинаас нь нэг хүн өсөрч гарсан мэдээлэл бол энэ тэндгүү тархсан тэр бичлэг олдохгүй байна. Ямар бичлэг юм болоо. Тэгээ өөр бас бус юмнууд байна. Оршуулган дээр нь ирсэн энэ өөртөө нийжлэхэн царайтай юм ихтэй байсан юм уу? Энэ царай өөр баг шиг байна. Тэ? Оршуулган дээр нь ирсэн энэ эмхтэл гэж бодох шиг байна. Тэгээ хүмүүс бол ингэж айгүй харьцуулж үзсэн. Эрүүг нь холоос харьцуулаад, хамрыг нь харьцуулаад. Энэтэй жоох өөрчлөлтсөн байна. Энэ Photoshop биш үү? Энэ худлаа биш үү? Зүгээр л өөр эмхтэн хүн л биш шүү дээ. Энэ худлаа хаа. Тэгээд нэг эвгүй зүйл юу вэ гэхээр Simpson дээр хүртэл одоо Michael Jackson-ы үхэл бол худлаа гэдгийг дохио өгсөн нэгэн бичлэг гарсан. Simpson гүү гэж юм алгаа. Simpson гүү зүйл гэж дэлхий дээр байхгүй болсон юм хайшин. Харж байгаа. Сонирн байгаа хөөе. Сон дээр Michael Jackson hoax гэсэн. Ийм гардыг байна. Энэ нөхөр яг Michael Jackson шиг бүжиж мүжлээд байна шин. Энэ нөхөр Michael Jackson юм уу? Тэгээ энэ хүний энтэй адилхан гэж байгаа юм шиг. Ямар эвгүйнтэй түрүүний Дэвтэй. Окей. Гэтэ төс байна. Яалч төс байна. Yeah. And I turned around, and there was Michael. And you know what, Larry? Налбаар бас шүүгэнд идэх гэж ингэж ярьсан гэж байх уу? Энэ яалч үл аюу ижилхэн сонсогдож байна. Тэгээ ер нь ингээд ухаад байвал дуусахгүй. Ухаад байвал энэ одоо хонгил бол дуусахгүй. Маш урт хонгил гарч ирнэ. Тэгээд эцэн хэлэхэд миний хувьд бол аль аль нь л яг амьдрал дээр боломжтой магадлал гэж бодож байна. Тэр том компани Sony тэр мэдээж хамгийн том одон өөрийнх нь эсрэг компанийн эсрэг юм хийгээд тахлаар замаасаа зайлуулахыг хүссэн байж магадгүй. Тэгээ хоёр дахь онд нь ч гэсэн те Michael Jackson өөрөө багасаа л нэр хүндтэй байсан тийм үү. Бүр тэр ямар хамтлагч үлээ те жоохноос ахуулаад олонний танилд олонний анхаарал явцсан хүн. За одоо нэг ингээд 50 хүрээд яг 50 насныхаа одоо те төрс өдрийнхаа дараа нь за одоо ингээд би ингийн хүн шиг амьдрмаар гэж хэлсэн ч юм билүү хим мэдлээ те. Тэгээд энэ их мөнгөтэй хүнд бол өөрийнхөө үхлээ одоо хуурамчаар үйлдэх тэр боломж бол мэдээж нэг хэцүү биш. Тэгээд та хэд юу гэж бодож байна? Сэтгэлдээ бүгд ор бичээрэй. Тэгээд бүгд эртээ бүгд лайк дараарай. Тэгээд дараагийн эмчлэр уулзтлаа. Түр баяртай guys.